Говьлтай аймагт гишүүхэн шийдвэр гүйцэтгэх газраас 21 дахь жилдээ үндсэн хуулийн өдөрт зориулан шилжиж явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 203 тамирчин оролцлоо. Жил бүр уламжлалгын зохион байгуулдаг тэмцээний Говьлтай аймгийн гишүүхэн шийдвэр гүйцэтгэх газраас энэ жил Монгол Улсын гавьяа туйлч дэндвийн нэрмжт болон зохион байгуулснараа онцлогтой болжээ. 1-р сарын 10-11-ний өдрүүдэд болсон тэмцээнд 25 багийн тамирчид оролцож авахаадсан байгаа соржээ. За энэ тэмцээний минь онцлог бас Говьлтай аймагт үндсэндээ волейболын спорт бас нэлээдгүй хөгжсөн. За тамирчид оролцогчдын тоо одоо эрс өсөж байгаатай холбогдуулан энэ спортыг хөгжүүлэх, спортоор дамжуулан одоо үндсэн хуулийг сурталчлах ийм зохион байгуулалтын ажлыг бас арга хэмжээ болгон явуулж байна. За энэ жилийн тэмцээний онцлог гэх юм бол одоо зохион байгуулалтын үед маш сайхан өндөр түвшин зохион байгуулж байна. Үүнийг дагаад бас баг тамирчид маань хүртэл бас идэвхтэй орж эхэлж байна. За энэ тэмцээнд манай одоо нийтдээ 5 удаа төрүүлсэн. Нэг удаа цомоо хадгалсан байгаа. Энэ жил төрүүлэх юм бол одоо бас манайх одоо 2 дахь удаага үндсэндээ цомоо хадгалаад бас нэг ховрогын амжилтыг олгох байна. Үндсэн хуулийн өдөрт зориулсан зохион байгуулж байгаа шилжиж явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээний шилжиж явах цомыг Говьлтай аймгийн онцгой байдлын газрын 1-р баг хүртсэн бол эмэгтэй баг тамирчдаас хан алтай ресурс компани баг хүртсэн юм.